Манжчин улс хар мөрөн улс суурийн орчмоор нутаглаж байсан зөрчдийн Алтан улсын хожмын хаан тулс нь Манжчин улс юм а. Зөрчдийн Алтан улс нь 1115-аас 1234 он хүртэл 119 жил оршин тогтнож байгаад их Монгол улсын цэрэгт зохигдсон сүрж мөксөн билээ. Хожим нь дахин сэргэж хүчрхэхдээ Манжчин улс гэж нэршин гарч ирж өдгөөгийн Хятад, Тайван, Монголыг удаан хугацаагаар эзлэн эрхшээж байв. Манжийн төрийг 12 хаан үе залгамжлан барьсан байдаг. Манжийн төрийг барьж байсан хаадуудаас дуртахад Нурхаж хаан, Тэнгэрийн сүлдэт хаан нэртэй. Тэрээр 1616 онд зөрчид Түнгус Ухсааны олон аймгийг нэгтгэж хожуу Алтан улсыг байгуулсан нь 1644 онд Дайчин улс байгуулахад том нөлөө үзүүлсэн юм а. Их Амгалан хаан, Манжчин гүрний 4-р хаан, Чин гүрний доктортой оршсон нэг шалтгаан нь эхний хэдэн хаад ялангуяа 60 гаруй жил хаан ширийн цуусан монголчууд донд Инх Амгалан гэж алдаршсан Канси эзэн хаантай холбоотой юм а. Энэ үед халах Монгол Манжид эзлэгдсэн байдаг. Тэнгэрийг тэтгэсэн хаан, Манжчин улсын 6-р хаан, өвөө нь Инх Амгалан хаан, эцэг нь Найралт Дүү хаан. Тэрээр 17 хатан 20 татвар юм, 17 хүү, 10 охинтой байв.